Боруссия Дортмунд хөл бөмбөгийн баг нь холбооны бүгд найрамдах Герман улсын Бундеслигийн цорын ганц хувьцаат компани юм. 2017 оны 4-р сарын 11-ний өдөр тус багийн тамирчдыг зөөж явсан автобус халдлагад өртсөн бөгөөд азар хүний амнаас эрсдэлгүй өнгөрсөн билээ. Өнгөрсөн пүрэв гарагт энэ хэргийн шүүх хурал боллоо. Сэжигтэн террорист бүлэглэл, хэд үзэлтнүүд, хөл бөмбөгийн эсрэг багийн дэмжигч, ёс бус танхаа этгээдүүдээс хайж байсан ч хэргийн сэжүүр огт өөр зүгээс олдсон байна. Тус багийн хувьцааны үн огцон унах тохиолдолд хэн нэг хүн их хэмжээний орлого олохоор байсан нь тус багийг дэмжигч фэнд сэжигтэй санагдаж үүнийгээ мөрдөгчдөд мэдээлжээ. Тус халдлагыг үйлдэгч Сергей В гэгч нь Боруссия Дортмунд багийн тамирчдыг аль болох олноор нь гэмтээж эсвэл амь насанд нь хүрч улмаар хувьцааных нь үнийг огцон унгаан хагас сая орчим еврогийн ашиг олохоор төлөвлөсөн байжээ. Гэвч энэ санаа нь бүтэлгүйцсэн бөгөөд прокурорын зүгээс сэжигтэнд бүх насаар нь хорих ял оноохоор хэлэлцэж байна.